Зэг. Сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэндээ зориулж миний ярих кино бол The Age of Adaline хэмээх IMDb дээр 7.2 үнэлгээтэй нэг сонирхолтой бүтээл. За ингээ бүгдээрээ тайлбараа эхлүүлцгээе. Adaline Bowman гэх энэ эмэгтэй өөрийн шин нэртэй, шин бичиг баримтуудаа шинэ жил болохын өмнөхөн нэгэн хүнээс худалдан авч байна. Тэр одоо Jenny Larson гэдэг нэртэй болсон бөгөөд 10 жил тутамд паспорт, жолооны үнэмлэхээ солиж хотоос хот дамжин нүүж явдаг. Adaline одоогоор номын санд ажиллаж байгаа. Нэг өдөр тэрэнд архивын материалуудыг эмхэтгээд хүлээж авах шинэ эзэнт нь хүргэж өгөх даалгавар оногддог. Бүсгүй тухайн пленкуудыг эмхлэж байгаад дундаас нь нэгийг нь маш ихээр сонирхож тоглуулад үзвэл өнгөрсөн үеийн бичлэгтэй зэрэгцээ тэрний бараг мартагдах шахсан хуучин дурсамжууд нь дахин сэтэрдэг. Adaline 1906 онд төрсөн бөгөөд тэр үед нь Golden Gate Bridge баригдаагүй байсан гэхээр тэр бүр өнгөрсөн зуунаас ирсэн нэгэн гэдэг нь тодорхой болно. Манай бүсгүй инженер залуутай танилцж тэрнтэйгээ хурмаан хийгээд дараа нь дундаасаа нэг хөөхөн охинтой болсон юмсан ч. Тэрний нэрийг Fleming гэдэг. Adaline-ийн нөхөр охиноо 5-6 настай байхад нь нас борох бол ардаас нь манай бүсгүйч гэсэн автомашины осолд орчихдог. Тухайн шөнө Калифорниад олон жилийн туршид үзэгдээгүй зас гинт орж эхлэхэд Adaline бүсгүй яг машин барьж таарна. Тэрний машин жолоодлогоо алдаж замаас гараад мөс цөмлөн нууранд унчихна. Бүсгүй би аажмаар хүч байх тэр мөчөд нуурын усанд аянг бууж хүчтэй цахилгаан тэрний биеэр дамжснаар Adaline буцаж ам ороод зогсохгүй огт хөгшөрхөө байсан байдаг. Тэрний хувьд цаг хугацаа энэ цаг мөчөөс эхлэн зогсож байгаа. Найз нөхд нь тэрнийг яаж ингэж залуугаараа байгаад байна, юу хэрэглээд байна гэж асуух болгонд нь манай бүсгүй тоглоом болгоод өнгөрдөг байсан бол нэгэн удаа тэр замын хөдөлгөөний дүрм зөрчснөөсөө хойш ингэж тоглохоо болохоор шийд. Цагдаагийн ажилтан тэрний үнэмлэхийг хурааж аваад төрсөн он сар өдөр нь царай зүстэй таарахгүй байгаад ихэд гайхаж хуурамч бичиг баримт үйлдсэн хэрэгээр тэрнийг төр саатуулдаг. Угаасаа хэн зөний болно шүү дээ. 29 эмэгтэй 45 настай хүний үнэмлэх гаргаж ирээд энэ би мөн гэд байгаад харчаа. Тэр цагдаагийн хэсэг дээр өөрийгөө бүрэн дүүрэн нотлож худлаа хэлээгүй, хуурамч бичиг баримт үйлдээгүй гэдгээ батлаж чад. Гэхдээ цагдаа нараас салж чаддагч тусгай албаныхан манай эмэгтэйг зүгээр байлгадаг. Тэд Adaline-ыг лабораторид аваачиж мөнхийн залуу насныхын шалтгааныг олж мэдэх хүсэлтэй байна. Дуршилтын хулганд болохыг огтоос үсгүй байгаа манай эмэгтэй тэндээс зугтаж таньдаг мэддэг бүх хүмүүсээс холбоогоо таслаад хотоос хот дамжин нэр ус хаягаан сольсоор хэн нэгнээс нуугдаж өдийг хүрсэн юмсан ч. Adaline өөрийн гэсэн ганцхан найзтай. Түүнийг Regan гэдэг. Regan сохор болохоор тэрнийг өөртөө нэг насныхаа л хэмээн боддог. Шинэ жилийн үдэшлэг дээр Adaline Regan-тай юм ярьчихсан сууж байгаад нэгэн царайлаг залууг олонний дундаас олж хардаг. Тэдний харц мөргөлдөж бие сайн зайнаас мэдрэлцэж байтал өнөөх танихгүй залуугийн найз эмэгтэй гараад ир. Үүний дараа Adaline үдэшлэгийг орхиж тэндээс явахаар шийтгэхэд өнөөх залуу манай эмэгтэй ардаас гүйж ирээд түрүүний эмэгтэй бол миний нэг танил байсан юм аа. Бид хоёр ямар ч холбоогүй хэмээдэг. Энэ залууг Alice Jones гэдэг. Adaline удахгүй бүх зүйлсээ орхиж энэ хотоос нүүх гэж байгаа учраас түүнд шинэ харилцаа, тэр тусмаа хайр дурлал, октоос хэрэггүй зүйлсийн жигсаалтын нэгдүгээрт байгаа. Манай бүсгүй нөгөө залууг үлдээгээд огт сонирхгүй байгаа гэдгийг ойлгуулж чаддагч Alice Jones маргааш нь Adaline-ийн ажилдаг газрыг олоод мэдчихсэн нэлээд өндөр дүнтэй тэнцвэс номнуудыг тэдний номын санд хандуулдаг. Alice ингэснийхээ дараачаар манай бүсгүйг болзон дүрээ зогсохгүй уулзалтаан сонирхолтой болгохын тулд энэ хотод тэрний өмнө нь хизээж байж үзээгүй газрыг үзүүлэхийн амлалтай. Эмэгтэйд үзээгүй хараагүй очиж үзээгүй гудамж талбай энэ хотод байтугай энэ улсад үлдээгүй учраас нэг хүлээлттэй тэрний энэ болцоонд үүсгдэггүй ч Alice Adaline-ыг гайхшруулж чаддаг. Сан Францискод ирж байсан анхны хүмүүс заваар ирсэн. Тэд завнуудаан ирэг дээр орхиод хотыг босгосон гэдэг яриагаар Alice эхлээд анх ирж байсан завнуудын нэгийг манай эмэгтэйд үзүүлдэг. Энэ үчийн болцоо тийм ч удаан үргэлжилдэггүй. Adaline энэ хүнтэй цаашдаа ойрхон байвал тэд хизээж найзууд байх боломжгүй юм байна гэдгийг энэ удаагийн уулзалтаас тэр ойлгодог. Тэндээч шууд зайгаан барихаар шийдэж удахгүй энэ хотоос явах гэж байгаа талаараа ярьж эхлэхэд Alice тэгвэл явахаас ч өмнө хоёулаа дахиад нэг удаа уулзаад үзье. Гэхдээ энэ удаад манай гэрт гэж хэлээд Adaline-ыг зөвшөөрөхөөс өөр аргагүй байдалд оруулж тэрний амнаас заа гэдэг үгийг гаргуулж ав. Alice-тэй хоёр дахь удаагийн уулзахаас өмнө манай эмэгтэй өөрийнхөө ажил хэргийг цэгцлэж эхэлдэг. Тэр өөрийнхөө төрсөн охинтой уулзаж мөн банкн дээр очиод өөрийнхөө бүх мөнгийг шинэ хүлээн авагчийн нэр дээр шилжүүлдэг. Яг банкны хүмүүс өөр хүн рүү шилжүүлж байгаа юм байна гэж боддог ч яг үүний хэрэгтэй эцсийн хүлээн авагч нь Adaline өөрөө байна. Alice манай бүсгүй гэртээ урьж авчираад оройн хоол амтд дарсаар дайлдаг. Дараа нь тэр хоёр зурагтаар бүжгийн нэвтрүүлэг нойрон хүртэл үзэж байгаад шөнийг хамтдаа өнгөрүүлцгээе.
Маргааш өглөө нь Адалин гэрлүүгээ харж яваад паркд байрлах нэгэн сандалны хажуугаар явж өнгөрдөг. Одоогоос олон жилийн өмнө манай бүсгүйн үнэхээр хайртай нэгэн залуу энэ сандал дээр сууж байсан юмсан ч. Тэр түүнд гэрлэг санал тавих гэж байсан ч Адалин тэрнийг өөрийн хөгшөрдөггүй шалтгаанаас болоод орхих шаардлагатай болсон байдаг. Бүсгүй гэртээ ороод иртэл тэрний нохоо өглүүд амтан хэвтэж байна. Хайртай нохоогоо тэр эмнэлэгт аваачиж үзүүлэхэд хитрхи хөгшөрснөөсөө болоод бөөрн ажиллагаагүй болчихсон байна гэж эмч нар түүнд хэлдэг. Адалин нохоондоо үүр дунтуулах тариа хийлгэж түүнтэй салах ёслол хийн. Хамтран ажиллагч Мэл байд. Та бүхэн 21 болон түүнээс дээш насанд хүрсэн бол амар 111 гэсэн промо кодыг хийгээд анхны цэнэглэлтэндээ 150% бонус аваарай. Өнгөрсөн хугацаанд ээлээс манай бүсгүүдэд дахин уулзахын тулд тэрнлүү залгасаар байсан боловч Адалин тэрнээс зайгаа барихаар нэгэн шийдсэн байдаг. Ингээд бүсгүй нэгэн орой ажилласаа тараад явж байтал ээлээс харин гэрийнхэн нүдэнд ирчихсэн сайн үгээд хүлээж байна. Адалин тэрнийг харсан даруйда чи миний гэрийн аягийг хаанаас олоод мэдчихсэн юм бэ? Надаас асуухгүйгээр ингэж ирж болдгийм үү? Чи бит хоёр бүтэхгүй дахиж битгий надтай холбогдоорой гэд яваад байгаа. Гэхдээ бүсгүй энэ бодол охин Флемингтэйгээ уулзсны дараачаар өөрчлөгдчихөв. Охин нь түүнд та одооноос эхлээд хүмүүст жаахан ч гэсэн итгэж цаашдаа амьдрах хэрэгтэй шүү гэсэн зөвлөгөөг өгнө. Манай эмэгтэй өөрийнхөө хүсэл тэмүүллийг олон жилийн туршид нууж дарж явж байгаа учраас хизээ дуусах нь мэдэгдэхгүй зугтаж нуугдаж явдаг амьдралаасаа залхсан юм уу яасыг. Гэнэт охиных нь хэлсэн үгс энэ удаад маш үнэн санагдаад эхэлдэг. Ингэснээр тэр шууд Элисийн ажил дээр хурж ирээд тэрнээс уучлал гуйгаад нэгэн сонирхолтой газар руу дагуулад явдаг. Тэд хамтдаа явсаар ажиллагаа байсан кинотеатрт ирэх бөгөөд тентхийн таазан яг л шөнийн тэнгэр шиг одтой харагддаг. Яг энэ нь болохоор харанхуйд гэрэлтдэг нөгөө фосфортдаг утас шиг юм байл л дээ. Флуоресцент утас ашиглаж хийсэн гэдэг. Болзооны дараа Элис энэ бүсгүй бол миний үлдсэн амьдралаа хамтдаа дуулах эмэгтэй мөн байна хэмээн дотроо бодож эцэг эхтэйгээ манай Адалиныг танилцуулахаар болдог. Элисийн ээж аав хоёр хотоос зайдуу амьдрна. Өнөөдөр тэдний хамтдаа амьдарсны 40 жилийн ой тохиож байгаа бөгөөд Элис Адалиныг дагуулад мөн өөрийнхөө дүү Кикийг замаараа аваад аав ээжийнхээ гэрт очдог. Хөгшөрдөггүй эмэгтэй хайртай залуугийнхаа гэрийн хаалгаар ороход Элисийн ээж тэднийг угтаж авдаг. Бүх зүйл байдгал нэг энгийн гэр бүлийн уулзалт тээврэлт юм шиг болдог ороод явж байтал Элисийн эцэг Уильям гал тогооноосоо гараад ирдэг. Уильям манай бүсгүйг олж харсан даруйдаа зог тулсан нэг ч үг хэлэхгүй хэсэг зогсож байснаа гэнэт тэрнийг жинхэнэ нэрээр нь дуудаад ундаг. Та миний танилтай үнэхээр адилхан харагдаж байна. Тэрнийг Адалин Боуман гэдэг байсан юм а хэмээн ярьж эхэлдэг. Элис уулздаг эмэгтэйгээ түүнийг Jenny Larson гэдэгчтэй аваа гэж танилцуулахад Адалин нөхцөл байдлыг гартаан авч та магадгүй манай ээжийг мэддэг байсан баха. Тэр гэхдээ нас бараад удаж байна гэж хэлэхэд Уильям үнэхээр их гайхаж итгэмээргүй юм а. Ийм адилхан байх гэжгээд өнгөрдөг. Уильямын ингэж байгаа шалтгааны учир нь Адалин тэрний хувьд бол бүхэл амьдралынх нь маш том хайр байсан учраас тэр. Элисийн аав Адалин хоёр яг их Британд танилцаж байсан байгаад байгаа хгүй. Тэгээд тэнд манай эмэгтэйгийн машин эвдрээд Элисийн аав харин тэр үед нь гарч ирээд машиныг нь асааж өгчээсэн юм билээ. Ер нь бол ингэж танилцчихсан. Тэгээд тэр цагаас хойш энэ хоёр бие биенээсээ салхаан байж манай бүсгүйч тэрний жинхэнэ нэрээ хийлж хэсэг хамтаа байжгаад Америктан эргэж ирж байсан. Эргэж ирсэн даруйдаа харин Уильям Адалинд гэрлэх санал тавих гэж байтал бүсгүй гинэт алга болчихсон. Энэ хоёр бол ерөнхийдөө нэг тиймэрхүү учиртай хүмүүс. Инээдтэй ч юм шиг, харамсалтай ч юм шиг. Нэг тийм. Маргааш өглөө болоход гэр бүлэрээ ширээ тороод цай авчихсан сууж байтал Уильям гинэт Адалины талаар мөн өөрийнхөө залуу насны гал халуун дурлалын талаар тэдэнд ярьж өгдөг. Энэ үйл явдал мэдээж тэрний эхнэрт нэг их таалагддаг. Нэг их шийдтэй ер нь бол бүр октоосоо таалагдахгүй байгаа шүү дээ. Яг хардаад байгаа байхгүй. Уильям эхнэрийнхээ араас босч яваад хөгшөө. Эн чинь өнгөрсөнд болсон зүйл шүү дээ. Дахиж хизээж тавдагдахгүй. Тэгээд чи бит хоёрыг учрахаас өмнө болсон явдал. Тиймээс миний хөгшөө одоо тайвширчих гээд эхнэрээ нэг юм тайвшруулад тэгээ буцаага тавчаа суулгаж. Орой болоход тэд гэр бүлэрээ нэгэн ширээний тоглоом тоглодог. Адалин үнэхээр сайн тоглож өөрөөсөө босод бүх хүмүүсийг хожиж эхлэхэд Уильям 40 жилийн өмнө өөрийнхөө олж нээсэн удахгүй дэлхий дээр ирэх нэгэн сүүлт одны тухай яриа өрнүүлт. Адалин энэ тухай олон жилийн өмнөөс мэддэг байсан ч Уильям тэр сүүлт одыг Della гэж нэрлэснийг нь октоос мэдээгүй байна. Уильям ингэж нэрлсэн шалтгаанаа өөрийнхөө ихчийн дурсгал зориулсан гэж хэлэх боловч Адалин Уильямтай танилцж байх үедээ намайг найзууд маань Della гэж дууддаг гэж хэлж байснаа санджихна. Орой болж бүгдээрээ унтахаар хэдэн тийшээ тарахад манай бүсгүй цэвэр агаар амьсгалахаар гадаа хардаг. Тэгтэл Уильям ч гэсэн гадаа гараад ирчихсэн агаар амьсгалаа сууж байна. Элисийн аав энэ үед бүхэл амьдралынхаа туршид хайрлаж явсан хинэрч солихгүй хайртай эмэгтэйгийн талаар дахиад л яриад эхэлдэг. Хин ч ер нь бол тэглэх л та хайрлаж явсан эмэгтэйтэй усны тусал шиг адилхан хүн гараад ирэхээр дурсах нь аргагүй л ах л та.
За ингээд Элис Адалын хоёр унтахынхаа өмнө хэсэг ярилцаж байтал Элис гинэт би чамд хайртай хэмээн манай бүсгүйд хэлдэгч Адалын доошо тонгоогоод тэрэнд адилхан хариулт хэлмээр байгаач Элисийн яриад байгаа хайр үүр дүргэлзэхгүй учраас тэд удахгүй салах учраас манай эмэгтэй юу ч хэлэлгүй өнгөрөөхөөр шийддэг. Дахин нэг өдрийн өглөө болоход гэр бүлийн бүх гишүүд хот руу явсан хойгоор Адалын Уильям хоёр гэртээ хоёулахнаа үлддэг. Тэр хоёр 9 босын дэми юм жалчиж байгаад Уильям Адалины гар дээрх нэгэн жижигхэн сорвийг олоод харж байгаа. Энэ үед тэрний толгойд олон жилийн өмнөх ой санамж нь эргэн сэргэж Адалинтай хамт 100 ойн гүнээр зугаалж байснаа тэр сандаг. Бүсгүй тэр үед гараа гэмтээхэд манай хүүхэн ойдол тавьж өгөн шархыг нь нэмчилж байсан билээ. Уильям өөрийнхөө ой санамжинд бүрэн итгэж байгаач нас өндөр гарсан хүнд нотлох баримт үргэлж хэрэгтэй байдаг учраас өөрийн хуучин хог навшин дундаасаа хуучны зураг загтал зэргийн хайхаар явдаг. Тэр нилээд удаан өөхгүй хайсны эцэст Адалинаас ирсэн загтал болон тэрнтэй хамт татуулсан зургаан олж чадна. Бүсгүй зураг даруулах туйлын дургүй байсан учраас тухайн цаг үед өөрийнхөө царай гараараа далдалсан байж таардаг. Зурган дээр гараа боочсон байгаа хайртай эмэгтэйгээ Уильям хараад одоо тэрний хажууд яг энэ цаг олон жилийн өмнө хайрлаж дурлаж явсан тэр нэгэн эмэгтэй гэгэн дүрээрээ ирчихсэн байгааг тэр ухаж ойлгодог. Адалын ойд цэвэр агаар амьсгалан зам дагуу алхаж байтал хөгшин гэр тэрнийг олж ирээд би чиний гар дээрх сорвийг мэдэн чи миний хайж байсан хүн мөн бидтэй гэхэд бүсгүй тэрнээс дахиж нуугдахыг хүсэлгүй бүх зүйлсийг үннээр нь хэлж орхидог. Ер нь бол манай эмэгтэйг бос хүмүүсээс нуугдаж зогтож нүүдэх шалтгаан чинь мангар ингэ шүү дээ. Эрдэмтэд тэрнийг хайж олоод тэгээд дуршилт хийгээд олон жилийн туршид зоовох вэ гэсэн айдас байгаад байгаа байхгүй. Уильям яг Адалын энэ бүх шалтгааныг нь ойлгоод тэгээд ер нь өнгөрсөн амьдралаа хариулт олоод авчиж байгаа байхгүй. Тэгтээ тэрний нэг хилдэг амар зөв үг гэдэг байхгүй. Чамд урт удаан амьдрал байсан чи тэрэндээ октоос амьдраагүй юм байна гэж. Тэгээ Уильям яг хамтаа нэг арга бодож олё. Адалын хэлсэн чинь Адалын бол итгэхгүй ер нь итгэсэн ч хүүхэд нь хайртай тэгээд аавд нь хайртай байсан гэдгийхэр чи яаж угаасаа энэ айлт байх юм бэ? Яаж угаасаа энэ айлт байх юм бэ тийм үстэй. Тэгээд угаасаа зүгтэн эндээс явна. Тэгээд дахиад Уильямыг ер нь бол өөрөөсөө дүлхтий. Бүсгүй өрөөндөө хурдхан боцож ирээд Элис зориулсан нэг хуудас загтал бичиж үлдээгээд хамаг юма хууг нь хамж аваад Уильямын машиныг унаад тэднийхээс яваад байгаа. Хэсэг зуурт галзуу юм шиг тавьсан Адалин замын хажуу руу зогсоод тэрний одоогийн хүсэж байгаа зүйл бол хинээс ч юунаас ч айлгүй хаашаач зүгтаалгүй зүгээр л хайртай залуутайгаа хамтаа өхөн өгтлөө хамтдаа амьдрмаар байгаахан ойлгодог. Тэгээд тэр өөрийнхөө охин руу залгаад ээж нь чиний үгэнд орохоор шийдлээ. Дахиж хизээч хинээс ч нуугдахгүй хэмээн хэлээд уцаан салгав. Үүнийхээ дараа тэр Элисийн гэрийн зүг машинаа эргүүлж байтал хаанаас ч юм бэ нэг пикап гарч ирээд манай эмэгтэйгийн машиныг замын хажуу руу өнхөртөл нь мөргөчгдөг. Тэгснэ түргэн тусламж дуудахын оронд зүгээр л яваад. Газар твтэд аажмаар хүлтэйгээ нүүр тулах Адалины дээрээс цас бодорч эхэлдэг. Яг л кино эхлэхэд тэрэнд тохиолдсон явдал шиг. Нөхцөл байдал бүрэн бүрэлдэж тэрнээс мөнхийн амьдралыг нь салгахад одоо аянгал дутаад байна. За одоо л бүсгүйг өгөхөөс өмнө яг сүүлчийнх нь амьсгалын өмнө үүлгүй тэнгэрээс аянга буугаад тэрнийг ам оруулаад бүсгүй Элис дээр очиод амьдрах юм баг гэсэн чинь байхгүй. Дэлэх сарлаа. Бурхан таалагдаг байх л та тий. Аавтай амьдрах гад эргэж байгаа мó, хүүгдээ амьдрах гад эргэж байгаа мó. Боллоо чи ямар ухаан нь алдахгүй хүн бэ. Киногаа ингээд дуусгая. Тэгээд дуусгасан байж магадгүй. Элис Адалын үлдээсэн загтыг олж уншаад тэрний ардаас яаран гарч байна. Осол болсон газарт түүнийг хурж ирэхэд хайртай эмэгтэй нь аль хэдийнэ амьсгал хураачихсан байна. Тэр түүнд туслах гэж оролддог чи ямар ч нэмэр болдоггүй. Элисийн дуудлагаар ирсэн эмч нар харин дефибриллятор ашиглаж тэрний биеэр хүчтэй захилгаан гүйлгэснээр манай гол дүр дахин ам орч чадна. Эмнэлэг тухайн орсон даруйда Адалын хайртай залуудаан өөрийнхөө тухай өнгөрсөн амьдралынхаа тухай нэгч нууц үлдээлгүй ярьж өгдөг. Дээрээс нь төрсөн охинооч гэсэн түүнд танилцуулдаг. Энэ бүх үйл явдлаас 1 жилийн дараа Адалын Боуман Элисийн хамтаар нэгэн үдэшлэгт явхаар зэхэж байна. Гэрээсээ гарахынхаа өмнө Адалын өөрийнхөө царайг толинд харах гэж очиход тэрний толгойд цагаан үс гялалзах шиг болдог. Тэгээд нөгөө үсээ замналтай гэгчин суглаж аваад харвал нэрэл цагаан ус байна. Энэ мөчөд манай эмэгтэй өөрийгөө энгийн хүн шиг хөгшөрдөг болсноо ойлгодог. За энэ түрээд энэ удаагийн дугаар өндөрлөж байна. Дараа уулзтлаа. Түр баяртай.